Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор засгийн газраас Багнуур дүүрэгт канцессийн гэрээгээр цахилгаан станц барихаар шийдвэрлсэн. Тэгвэл хятад компани Багнуурт цахилгаан станц барьснаар Монгол улс хохирно гэж иргэний нийгмийн зарим байгууллагууд үзэж байна. Цахилгаан станц баригдвал үүнийг дагаад Монголд хятад хороолол бий болох эрсдэлтэй гэж тайлбарлаж байна. Үүнээс гадна эдийн засгийн хор хохирлыг хөндөж байна. Багнуурын цахилгаан станцын концессийг 2014 онд зардаж Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга компани оролцогчоор шалгарсан. Улмаар Монгол улсад бүртгэлтэй Багнуур Power компанитай концессийн гэрээ байгуулах зөвшөөрлийг засгийн газраас олгосон. Энэ концессийн гэрээний хугацаа 25 жил. Ингэхдээ концесс эзэмшигч нь гэрээ байгуулагдсанаас хойш цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах, санхүүжилтийн болон бусад дагалдах гэрээнүүдийг байгуулан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж баталгаажуулах барилга өгсрэлтэй ажлыг эхлүүлэх зэрэг үүрэг хүлээсэн. Багнуурчнээр баригдах цахилгаан станц ашиглалтанд орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багнуур Чойрын Орян буюу Дорноговь, Дундгов, Хинтээ аймагуудыг цахилгаанаар найдвартай хангах эрчим хүчний салбар аюулгүй тогтвортой ажиллах боломж бүрднэ гэж тооцоолж байгаа юм а. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800-аас 900 сая $8 юм байна. Тэгвэл зарим иргэний нийгмийн байгууллагууд Багнуурт концессийн гэрээгээр цахилгаан станц барих нь Монгол улсад хохирол учруулна гэж үзэж байна. 6 хятадын цахилгаан станц барьчих чи хятадын цахилгаан станц болохоос манайх бол биш шүү дээ. За ингээд хятадын эрчим хүчнээс л бид нар худалдаж аваад байя гэдэг үндэслэлээр хийж байгаа ажлын нэгэн хэсэг нь Багнуурын концесс байгаа. Тэгээ манайх бол асар өндөр үнэтэй цахилгаан авна заавал авах ёстой гэгчлэн айгүй хэцүү энд бол зөвлөлүүд орсон зөвшөөрхийн аргагүй байгаа. Монгол улс цахилгаан эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх нэг хэрэг. Гэхдээ бүгд найрамдах хятад улстай хамтарч концессийн гэрээгээр Багнуурт цахилгаан станц бариул үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Учир нь Багнуур дүүрэгт China Town буюу томоохон хороолол баригдаж Монгол улсад хятад ажилчид олноор орж ирнэ гэж мэдгдлээ. Үүнээс гадна байгаль орчинд хор нөлөөтэй гэж үзэж байгаа юм байна. Тэгэхэд яагаад $512 сая гэдэг тоог зандан шадаргаа хаанаас гаргаж ирээд яриад байгаа юм бэ? Үүнийг бол бид нар эсэргүүцэж байна. Тэр $214 сая гэдэг чинь бол багасах хэвээр. Манайх бол дулааны цахилгаан станц барина гэдэг Багнуурт урд нь бүтээн байгуулалт хийж байгаа орхисон байдаг. Санхүүжилтэн зогсоод. За тэрэн дээр нэмээд бид нар яндангийн барьчлаа гэдэг энэ нь бол гол бүтээн байгуулалт гэж байгаа. Тэгээд энэ улам цэцгүй яриаг болий Монголынхаа хохирлыг тооцъё, Монголынхаа эрх ашигыг бодъё. За гэрээ бол хууль бус нөхцлөөр байгуулагдсан учраас Монгол улс бол өрөнд орох ямарч үндэслэгүй. Хэрвээ Багнуурын цахилгаан станцын концессийн гэрээг цуцлбал засгийн газар их хэмжээний үр төлбөр төлөх шаардлагатай болно. Түүнчлэн туслахтай хүрвэл хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө гарах эсхийг бодож үзэх ёстой гэдгийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Зандан Чатар мэдгдсэн. Тэгвэл иргэний нийгмийн байгууллагуудын хувьд Монгол улс ийм их үр төлбөр төлөх нөхцөл байдал үүсэхгүй гэж тайлбарлаж байна. Багнуурт бол 2500 ажилчин ажиллана гэж энэ хавар болсон Багнуурт болсон Багнуурын энэ концессээс орчилсан арга хэмжээндээр хятадын талын Багнуур Power компани ажилтан хүн мэдгдсэн байгаа. Тэрийг бол бичлэгээр бичиж авсан гэж Багнуурын иргэдэн хүмүүс хэлж байгаа. За тэгээд энэ хүмүүс 2500 хүн ажиллахаас гадна дээрээс нь гэр бүлийн хүмүүс, бусад үйлчлэгээний янз бүрийн ажилчин хүмүүс гээд хэдэн мянган хүнд ингэж ажиллаж амьдрах юм байна шүү дээ. Тэгээ энэ бол China Town мөнөөс мөн л байхгүй юу. Тэгээ 25 жил энэ чинь ажиллана. За хэрвээ манай Монголд янз бүрийн алдаа зөрчил гарах юм бол төлбөрт орно гэж дандаа манай талыг шийдэх, манай талд хариуцлага хүлээх заалт бол гэрээнд байлаа. За энэний дагуу ингээд өр төлбөрт манайх орох юм бол гэрээний хугацааг бол сонгоно гэж байгаа. За тэгээ сонгоод 25 байснаа 30 ч болд юм уу 40 ч байд юм уу. Ингэх юм бол манай дарга нарын ярьдаг нас чинь гэдэг нь болоод Багнуурын станц маань хэрэггүй юмыг манайх авах нь шүү дээ. Дээрх иргэний нийгмийн байгууллагууд Багнуурын цахилгаан станц барих концессийн гэрээг цуцлуулах гимбруутнуудад хариуцлага тооцох асуудлаар захиргааны хэргийг шүүхт ханджээ.